За шинээр сонгогдсон ерөнхий сайд болон шинээр сонгож байгаа сайдууд олон жил улиран сонгож байгаа хархагчсан сайдуудаа бас ажлын амжилт хүсье. Олон дахин улиран сонгож байгаа сайдууд маань бас салбараа мэддэг. Очроос улиран сонгож байгаа гэж бодож байгаа. Ер нь туршлагатай гэж бодоод улиран сонгож байгаа. Тийм учраас нөгөө 14 мега төслөө ингээ хөдөлгөөн цаашаа явуучих бах улс орны хөгжлөлтийн төлөө явах гэж бодож байна. За нөгөө талаар энэ манай аймгаас бас нэг сайдыг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа ерөнхий сайд ардын намын бүлгийнхэндээ сайдуудаа бас аймгийн нийт ард иргэдийн өмнөөс баярлалаа гэдэг хэлье. За 3 асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээр энэ эрүүл мэндийн сайдаас одоо энэ эрүүл мэндийн даатгалын сайн гүйцэтгэлтэй асуудал боловсон гүшний хомсдлын асуудал байж байна. Эмнэлгүүдийн хэнхэн үр зээлтэй эмийн өндөр ялангуяа баг сумын эмийн сангийн асуудлууд дээр яаж ажиллая гэж бодож байна. Цаашд ямар төлөвлөгөө бодлого баримталж ажиллах вэ гэдэг асууя. За сангийн сайдаас одоо энэ 2.1 хэдийн их найдаар одоо төсөв тань төсвийн тодголоо хийнэ гэдээ ярьж байна. Тэгэхээр одоо эхэлсэн ажлууд бас байж байгаа. Эний төсвөлдөр бас харж үзэхгүй ирнэ. Жишээлбэл одоо Баян-Улгийн аймгийн тэр онцлогооны төвгөд том 4-5 давхар барилга баригдсан. Тэр нь юу гэнэ сайлангийн зөрүүний асуудлыг нь 3.1 хэдэн тэрбум талбайтай гацчаад байгаа. Энийг ч одоо баруун бүсийн зөвлөгөөн болох үед хөдөлгөж өгнө гэж ярьж урд нь байдлахын гишүүн санаачлаад бид 3 гишүүн бас дэмжиж ингээд 5-аас дэмжиж ингээд тухайд нь төсвийн батлуулаад яасан. Барилга нь бэлэн болсон. Дотоод заслын асуудлууд дээр нь төсөв нь хүрэлцэхгүй байгаа юм байна. Энэ 3.1 хэдэн тэрбумгнэд материалуудын танаас сангийн амхан мэдж байгаа. Энийг шийдэж өгөх үү гэдэг асуудал байна. За ерөнхий сайдаас асуух асуулт энэ бүсүүдийн зөвлөн хийсэн. Баруун аймгийн одоо 3 сарын 20-нд хийнэ гэсэн, дараа нь 4 сар болсон, дараа нь 6 сар одоо ингэ засагтай холбоотой хойшлогдоод байна. Намар тишээ болохоор ч бас шийдэх асуудлууд байж байна. Эний одоо 100 наадмын дараа шив наадмаас өмнө хийх боломж байхгүй байх л да. Баруун бүсийн зөвлөгөөнийг хэдийд хийх үү? Энэ талаар товлсон юм байна. Миний 3 асуулт асууя. За Бэсэн гишүүний асуултанд хариулъя. Жигжид зүрэнгийн Чимбэрэн гишүүн. За Бэсэн гишүүнийхээ асуултанд хариулъя. Ер нь бол таны анхаарал тавьж байгаа зүйл бол ер нь анхан шатны тусламж үйлчилгээ онцгой чухал. Ялангуяа орон нутагта сум дүүрэгтэй эмчилгээ үйлчилгээ зөв чиглүүлдэг байх энэ тогтолцоог бүрдүүлэхэд яалчгүй л одоо бид анхан шатны тусламжаа сайжруулах ёстой. Энэ дотор бид захимжилтаа дуусгах ёстой. Одоо энэ эмч совилогч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа баахан бичиг цаас бөглөдөг асуудлыг одоо нэг бүр дуусгах ёстой. Захим шилжилт бүрэн дуусгах ёстой. За хоёр дахь асуудал бол одоо даатгалын сангийн санхүүжилт өөр их чухал. Би нэг ерөнхий сайттай нэлээд нарийн ярих ёстой гэж бодож байгаа. Одоо төсвийн тодтол харуулхад бид бас ерөн энэ санхүүжилтаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтаа яаж оновчтой болгох юм? Бага мөнгө яаж зөв зарцуулдаг байх юм? Яаж хэмэл оюун ухааныг энэ одоо том өгөгдөлтөд ашигладаг байх юм? Яаж үр дүнтэй байх уу гэдэг нэлээдгүй олон асуудлууд байгаа. Энэ дээр бас та бас зөвлөж хамтарч ажиллаарай гэж хүсье. За болдын жавхлан гишүүн асуултанд хариулъя. За Бэсэн гишүүний асуултанд хариулъя. Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйл заасан байдаг дод тул хийх одоо хуулийн нөхцөл үүссэн байгаа. Тэрний юу гэхээр шинэ засгийн газар байгуулагдаад засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахар болж байгаа. За ер нь хуулиараа одоо засгийн газрын нэршил бүтцийг таслал өөрчлөлт ороход л одоо төсвийн тодтол хийх ийм шаардлага үүсдэг юм байна. За энэ удаа бол үндсэн хуулийн шаардлага нь бол ингэж үүсэж байна. За үүнийг дагуулад хэвнэлтийн тодтол өргөн барих ийм үүргийг одоо ерхий сайд өргөсөн байна. За ингээд бид бэлдэж байна. За тэгэхээр таны асуултанд асуусан тэр зүйл дээр та санаа зовох зүйлгүй шүү.
Юу вэ гэхээр төсвийн тухайлан 29-ийн 6 дугаар зүйл дээр юу гэж байдаг вэ гэхээр нэгэнт өмнө нь төсвийн хууль дээр тусгагдаад гэрээ нь хийгдээд эхний санхүүжилтүүд аваад явж байгаа төслүүдийг дундуур нь ямар ч төсвийн тодтолоор тавьсан төсвийг нь хасч болохгүй гэсэн ийм хуулийн залттай. Тийм учраас бол амжилттай үргэлжлэн харин нэмэлт төсвийг бол би одоо хэлж мэдэхгүй байна. 350 тэрбум төгрөгийн одоо нэмэлт төсвийг За нэмэлт минут өгье. Тэгээ нийтдээ 350 тэрбум төгрөгийн нэмэлт төсвийг үндэсний аудитын газар бол хянагдаж байгаа. За ингээд 2026 оны төсөв өргөн барихаас өмнө энэ хянагдаж дуусаад ирэх ёстой. За гэхдээ энэ бас бүгдээрээ орчно гэсэн үг биш. 2026 оны төсөв нэлээд чанга орж ирнэ. Одоо энэ тодтолгын дараах дүнгээрээ үндсэндээ суур болж орж ирэх баг. Тэгэхээр нэмэлт төсөв бол нэлээд чанга орж ирнэ. Яг бүгд орж ирэхгүй гэж одоо хэлэх бол боломж байхгүй байна. Тэгэхээр энэ удаагийн хэмнэлтийн тодтолыг одоо эх 7 хоногт өргөн барина. Тэр үед одоо үргэлжлэх төсвийн бодлого нэлээд одоо дэлгэрэнгүй одоо та бүхний асуултанд хариултад явна.